өнөөдөр бид хоёр шийтгэлтэй халдлага хийх гэдэг контентыг хүргэхээр бэлтгэж байна. За үндсэн халдлага хийх environment нь юу гэхээр Hack the Box гэдэг вебсайт байгаа. Та хэд маань бол мэдэх байх. Ер нь cyber security-гийн чиглэлийн бүх төрлийн одоо эмзэг байдалтай машинаас эхлээд сургалтууд бүх юм ер нь байдаг вебсайт гэж ойлгож байна. Universal. За тэгвэл энэ вебсайт дотроос бид хоёр өнөөдөр Lame гэдэг нэртэй easy төвшний Linux сүүлийн систем дээр хийгдсэн, зохион бүтээгдсэн гэсэн үг шүү дээ. Одоо байгууллага төр байдаг Linux яг одоо Ubuntu ч юм уу, Server Edition ч юм уу. Бусад Linux-уудыг хэлж байгаа гэсэн үг. Ийм одоо өвлийн системийг хактна гэсэн үг. За хактахдаа зөвхөн IP хаяг өгж байгаа чамд. Тэгээд тэр IP хаягаар дамжуулаад эцсийн дүндээ хоёулаа яхаа гэхэлэр тэр одоо серверийг эзэлж авах хэрэгтэй гэсэн үг те. За үндсэн гол зорилго нь бол ийм. За тэгээд бид хоёр хамгийн гол одоо спешиал болгож өгж байгаа зүйл маань юу юм бэ гэхлээр энэ одоо машин маань мэдээж хийгдэж байгаа гацх үе гарна шүү дээ. Одоо яаж цаашаа явахаа мэдгүй. Тэр үедээ хэрвээ хинт авах ч юм уу те тэрхийг хүсвэл энэ хинтэн дээдлийн одоо болонд бол байгаа. Тэгэнгүүт манай эхнэр маань болохоор ийм help button гэж зүйл байгаа. Тийм нэр харуулчих. За help button гэдэг саяны дараад чүгчгээ дараад байгаа ямиг ер нь бол дарчна гэсэн үг. Тэгэнгүүт яах вэ гэхлээр энэ чинээс шийтгүүлээд нэг ширхэг ийм лемоныг юу ахгүйгээр царайны өөрлөлт гаргахгүйгээр ер нь бол идэж үзүүлнэ гэсэн. За энэ бол амар. Хамдыг тавьчих юм. За энийг авчи. За. За эхлэх үү? За эхлэе. За let's go. Би энийг авчи. За тэгэхээр би давхар каст хийж байгаа юм шиг тайлбарлаад явъя. За эхлээд холболт байна уу? Холболт байна уу шалгаж гин. Байна. Одоо энэ мапаар за. Порт онгорох байна уу? За ер нь бас бичиглэлийн үед бол бас бас ингээ алдах зүйл бас мэдээж гарна шүү дээ. Өнгөр ингэ бол. За манай ихнэр маань яг миний keyboard дээр бол анх удаа бичиж үзэж байна. Өмнөх дээр бол лаптопны keyboard нэр бичсэн. За энэ дэр нэг failed гэж юм те. За юун дээр алдчихв. За T4 гэдгээ буруу бичтээ. За F-ний дарж агаад A9-ыг дарчихаар. F-ний дарж агаад A9. Надад дарж агаад A9. Нөгөө урагшаа шилждэг нэ. F-ний дарж агаад J юм байна. F-ний дарж байгаа J. А-ийн доотлын хажуу талаар J. Наач нөгөө нэг бүр амар баг хувьтай keyboard авахлаар товчнууд нь байхгүй гэсэн. За энэ яг юу ичүү? За 1-1000 хүртэл портоор одоо T гэдэг нь юу вэ? Хурдан болгож байгаа шүү дээ. За хамгийн ихтэй 5-аар явдаг. 5 гэхэлэр 1-5 орно. 1-5 орно явдаг. Тэгээд 5 болохоор хитрхи хурдан болоод зарим респонс нь бол зарим дундаа бол алдагддаг. Тэгээд хамгийн их бэж олох боломжит төлбөр нь бол 4 байдаг. Тэгээд дундаа юмаа бас өс. Зөв. Тэгээ яага 1000 гэж байгаа вэ гэж бас хүмүүс асууж магадгүй л дээ. Таскн дээр 1-1000 хүртэлх порт дээр тэгсэн байсан тий. Тэгээ бас яагаад тэгж байгаа вэ гэхэлэр би нэг зиний нэг жоохон юу өгчээ заяа. Яагаад 1000 гэж байгаа вэ гэхэлэр энэ нөгөө нэг 1-1000-ын орон дандаа нөгөө нэг сервисийн портууд байдаг байхгүй. Одоо 21, 22 гэдэг дандаа нөгөө нэг байнга ашиглагддаг. Тийм учраас сервисийн портууд нонгорхоо гэж магадгүй гэдэг үднээс ингэж байгаа. Яг бодит амьдрал дээр бол яг хүлээ 65535 портоор өстэй. Ийм портоор олж чиглэх хэрэгтэй. Тэгэхээр хоёулангийн тестл дээр ийм гарч ирж. За үр дүн яаж вэ? 4 порт гарсан байна. За 4 порт гарсан байна. За 4 гэж яг итгэлтэй байна уу? 1000-аас хойшоо порт байх үедээ. За тэгээ одоо буцаад нөгөө нэг юу оруулах юм уу? Нэг жиж оруулах юм уу? 4 гэл оруулчихна гэсэн үг. Миний дээрээ дарж агаад. Ягц. За наад дээр number such as гэж 3 7 гэж зүрхсэн баз. Тэгэхээр 4 гэж бичих юм шиг байна. 4 гэл. За 4 гээ итгэлтэй байна уу? За зүг байна те. За хоёр дахь даалгавар маань нэгдсэн байна. What version of VSFTPD гэдэг чинь FTP үйлчлэг гэсэн үг байхгүй 21 дэх порт гэсэн үг шүү дээ. Энэ яг ямар хөлбөр ажиллаж байна гэсэн үг. Буцаад очичих минаар. Одоо тэгэнгүүт чи яах вүлээ? Энэ чинь FTP-ийн вершн гарч иргүй шүү дээ. Дэлгэрэнгүй скан хийх хэрэгтэй шүү дээ. За. Тий. Одоо яг зөв. Одоо яг нөгөө нэг 21 дэх порт руу чиглэсэн скан хийх нь шүү дээ. Тэгээд юу лээ? Тий 4
All-оор чи яадаг лээ. All scan шүү дээ. Ингэж өчтөглөө. Арай хотлоо. Арай хотлоо юм авчлаа тий. Энэ бас хотлоо болоо авчлаа. Тэгж юу бодно? За тэг. Тэг бүр шаардлагатай гэвэл энэ юугаа авна шүү дээ. Ингэж биш үлээ. Энд үлээ. За наа чи бүр өөр болоо авчлаа. Control авши F-ний дараад А ядар. Яа. За. Геймээ гэдэг авч нэдэг лөө яла. Томор. Тийм шүү дээ. Хүн ямар. За хин тавцсан юм чи нэгдэх үү? Муухай. Keyboard-н дээрээ баг тэрж идэх шүү дээ. Жижиг аюулуу том аюулуу. Том шүү дээ. Том юу гэж бодсон. Жижиг гэж хаад. Q гэдээ дарчихаар. Яг. За одоо. Keyboard гэж. За, F-ний дарж агаад G дараад урагшаа. F-ний. Буцаага дийлээ дарчих. Яг. Том яг. За, хин тавцсан юм бэ? Би гэж зааж өгсөн шүү сая. За, ингэж явах үедээ хоёлаа enter дарчих уу. Нэрөө тэ. За, enter дарахлаар яадаг вэ гэхээр Nmap-ээр scannж явах үед нөгөө зүгээр нэмэлтээр тайлбар өгөхөд хоёлаа 21 дэх портод юуг 1000 гэж ütсэн шүү дээ. Sorry. F-ний дарж аваа. Уршаа. Контролоо дарж байгаа зэрэг дарчихлаар бүр хорт юм ш. 21 тэ. За. Тэгэхээр одоо нөгөө нэг US FTP яах вэ ажиллаж байгаа юм байна те. FTP чи юу лээ? File Translation Protocol. File Transfer Protocol ч тийм. Тийм. Тэгэхээр файл дамжуулах файл трансфер гэдэг протокол байгаа шүү дээ. Тэнгүүд чинь за гараад ирэх хэрэг шиг боллоо. Дээшээ маус sorry. Тэг навч. Үгүй сайт дээр чинь царайны өөрлөлт харуулсангүй те. За Ctrl Shift. За. За нэг оруулчих. Тэг дээшээ дарж таараа. За 2-3 4. За зүг байна. За дараагийн таск нэгдсэн. За нийлээ алдартай нэг backdoor байгаа юм байна тийм үү? 2-3-4 дээр. За Metasploit модуль explore хийсэн байна. Тэгвэл яаж одоо exploit хийх вэ гэж те. Тэр нь бол алдартай нэг malware байгаа юм байна гэсэн үг. Энэ VS FTP дээр би шууд л мэдэж байна. Ер нь бол энэ нэг бэдий. Тэгэхээр энэ имзэг байдлыг нь хаанаас хайж болох вэ гэж байгаа байхгүй юу? Metasploit дээр модуль хэлбэрээр байд юм байна л да. Тий. Тэгэхээр энэ яг ажилт юм уу үгүй мүү гэдэг нь yes or no л гэж үчих юм байна. Yes эсвэл no гэсэн хариулт байгаа юм байна л да. Тэрийг нь хайж олох юм байна. Одоо VS FTP-ийн 2-3 4 дээр ямар exploit байгаа вэ гэж хайна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. За лимон идэ. За лимон идэх замаа. За энэ дээр дарна. За. Бас буруу ичвэл шууд фейлэд болчих юм билүү те. Бас эрсдэлтэй бахаа гэж бодчих. Окей. За юу руу орчих төлөвнөр. Яг зөв. За над дээрээ search exploit гэдэг чиж. Search. Exploit. Юу шүү. Залгуулад сая гараад ирсэн мэс. Search exploit. Залгуулад дээр. Тий. Одоо тэгээд нөгөө VS FTPD гэдэг чиж. VS FTPD дөрөвний нөгөө нэг FTP TPD дээр нөгөө байсан шүү дээ. За тэгвэл 2-3 4 дээр чи ямар нэртэй юу байна? Backdoor байна уу? Best те. За окей yes юм биш те. Тэгэхээр за backdoor байна уу гэсэн асуулт байсан шүү дээ. Ингээд бичээд юугаа энэ ер нь бол нөгөө нэг database дотроос нь хайж байгаа гэсэн үг байхгүй exploit дундуур зураас dbz.com дотроос нь хайж байгаа гэсэн үг юм. Юу асууж байгаа лээ. Дээдлийнхэн дарчихаар. Дээдлэн. Наад дээдлэн. За. Caps lock дарагдсан шүү. Yes, Isaac. За, энэ. Incorrect task flag гэнэ үү? Эсвэл өөрөөр бичих хэрэгтэй болоо? Юуг ин оруулах хэрэгтэй болоо? Yes or no гэж. Харин тийм уг нь бол сони тий. No гэдэг чид үсттэй. Хүмүүн байдаг нас. Ямар сони тий? За окей. За Metasploit модуль дотор байгаа юу гэсэн л асуулт юм байна л. За окей. За Samba is running on lame гэж энэ тий. За энэ дэр одоо өөрөө шууд олох юм дээ. Үгүй гэвэл тэгээ шийтгүүлээд нөгөө нэг түрүүний write up дотроос харчих шууд.
Надад жоо өөр түүлээр л харна гэж буугаад байна да. За хин тахуу. Самбаштай. Эсэмби гэсэн үг 445 порт. Эсэмби. 440. Эсэмби. Эсэмби клиент харнаа. За. гэж бодож байна. За өөрийн бодлоо өөртөө зөв шүү дээ. За яаж харах вэ? Хост юм шиг шүү дээ. Та биял буруу л гэж зөв бодож байна. За, буруу юм байна. За, яхан шийдвэрлэх юм уу? Гүй. За, окей. Симбитэ гэхдээ клиент бол гэхээс илүү өөр юм арлаа. Бүгдийн арилгаа хийсэн. За, окей. Та лимон идээд байгаа юм. Идээд. Түрүүнийгөө өөрийнхөө хадсныгаа. Энэ болтгоо. Хөө зөндөө симбитэ юм биш үү? За. Гэт. За идэхөө. За харуулж байгаа түнээр яг камер руу гарч байгаа шүү. Сарны урал гараагүй зүтэй. За окей. За түрүүнийхээ write-up руу орчихоор. Тэрэн дээр нь юу гэж байна? Наа яг зөв. Тэгээ наа SMB-тэй холбоотой. Юун дээр нь юу гэж байна? За backdoor. Metasploit-ыг нь болохоор орж шалгах хэрэгтэй байсан юм биш үү? Хоёлоо нөгөө нэг шууд search exploit-оор хайцсан чаа. Metasploit-ын заавал орж шалгах хэрэгтэй байсан. Гэж жагаад хост-оо зааж өгөх хэрэгтэй байсан байна да. SMB map заавал хасах H гэж тэ. Заавал H. Хайк. За detected one host servicing SMB гэж тэ. За энэ болохоор ширүүдийн мэдээллүүдийг enumeration хийж зөв нь цуглуулж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол. За temp гэдэг folder read write хэрэгтэй байна те. Permission-ыг харахад бол. За одоо тэгээ өргөжлүүлээд явна. Надад чинь самбагийн хувилбар бичгээр юм байлоо. Самбагийн version-ыг харна гинэ. За самбагийн version-ыг харна гэж байна. За. Самбагийн хувилбар нь тэнээр гараад ирсэн юм шүү. Тийм шүү. Энэ. За зүг байна. За дараагийнх нь юу гэж байна? 2007 CV дээр гарсан remote code execution алдатай version-ны энэ shell meta character involving change password function in username map script option. Хэвлэн SMB config нь л юу байх хэрэгтэй юм байна л да. За окей. За надаа хийн тахуу яах вэ? Тэгэл ер нь л ойлгочлаа. За ер нь 5 дугаар таск гэдэг чинь бас дундаа орсон биш байлаа. За. Би одоо энэ folder руу орно гэж. За окей. Try гэлээ. Тэгэхэд нөгөөсөө би гэлээ. Ер нь бол ороход бол бас ашиглаж болно л. Тэгээ чамдаас дахиад нэг өөр юу байгаа штэ түрүү харсан. FTP-гээр бас орж болж ирсэн штэ. Anonymous user-ээр FTP гэж зайгаа аваад шууд IP address тавиад. Тийм үү. Наач үгүйш нэнаш. Дээдлэх шиг та. Надад хоёр дарч зүгээр. Ингээд үү? За, user нь anonymous. NY. Энэ хэсгийг хасаараа наваг anonymous гэж бичиж чадахгүй. За, хоёр. Оруулахгүй шүү. Яаж үчих юм? За. За, anonymous center.
За наад чинь дахиад бичнэ гэсэн үг шүү дээ. Нууц үг нь бас anonymous. Энэ яаж байгаа гэхээр ер нь бол anonymous user-ыг enable хийх үгүй юу гэдэг нь FTP configuration дотор ер нь бол байдаг байхгүй. Тэрийг ер нь бол итгэжүүлээгүй буруу хийсэн байна гэсэн. DIR гэж бичиж таараа. Тэргээд. Одоо байгаа пэт харж замаа. PWD шүү дээ. За ийм зам дээр байгаа юм шүү дээ. Дөрөвний нэг write up дээр чи үгжсэн. Тэрийг нэг тэмцээс хийн тахав. Чи ихний дийн нээсэн шүү дээ. Write up. Тэ. За FTP-гээр орсон байна те. Энд дээр нэг юм үүсгэсэн мэт дээр надад таарж байна. MSF console-ыг оруулж ирсэн аа. VS FTP-ийг 2-3 4-ийн backdoor-оор ороод exploit хийгээд run хийсэн биз дээ. Тийм үү? Энэ хийгээд энэ дээрээр R host-о тохируулаад буюу нэг халтгаж байгаа victim-ийн хаягийг тохируулсан байна. энэ MSF console шүү дээ. Metasploit framework. Тий. За доош л болчих. За тэгээд exploit-ыг хийж үзсэн юм. SMB client-ээр орох юу нь энд шүү дээ. Над чи өөсө бичсэн биш шүү дээ. Anonymous login хасах юм гээд. За. Танайхаа копид авчихгүйсэн мөнөр. Тэт. Ха? Цааш. Command-ыг Нөө. Энэ чатглуу. За. 10-129-53 129-53-2 53. 53-2 аа. За enter. Тэгээд за харчлаа. За DIR гэдэг чинь юм те. Тэгээд write up дээр нь юу гэж өгсөн байна. Аль пата дагаж яваарэ гэсэн маань юу гин файлыг юм. Зя. Нэс таашаа. Тэгээ наатанаас даашаа. Харс болох. Болно. За. За энэ дээр шууд алгасаад явцсан байна л да. Search exploit гэж жагаад юу яхах юм байна л да. Наад дотор байгаа юмнуудыг чи ер нь татаж авсан юм шиг байна. Тэгээ хоёлаа нэг татах гад явах тэ амар химжээтэй юм шиг харахад бол. Одоо шууд search samba гэд наатахасаа эхлээд явчихлаа. За хажуу талдаа шин яг search exploit samba хийлээ. Samba-ра. Тэ. 3.02 гэж хэлсэн юм уу? Өөр хөлбөр байгаагүй лөө. За окей. Надад тавьд өстэй. За. Аль нь гэж байна? Алийг нь ашиглана гэж хэлсэн бай түрүү. Username map script гэж хэлөө. Харагш. Уцаад ороод нэг картаар. За доошоо юу руугаа буцаад орчих. Үгүй. Hack the box-ийн task руугаа. За, наад дээр чи юу гэж үгжсэн? Наад дээр чи бичсэн байсан шүү дээ. Username map script гэдэг тэр чин сая орж ирж шээ. Тэгэхээр хэдэн оронтой над чинь чагт одоод гээ 3 тэгснэ доор зураас гэд бахан бичсэн шүү дээ. Надад ч ойлоо олно гэсэн сайн мэдчих харсан. Тий. CV-ийн дугаар энэ болж байгаа. Тий. За. Энэ Ruby-г нь каталж. Энийг энэ замыг нь Ruby энэ нөгөө үгүй доотлон username map script гэдэг шүү дээ. Хоёр дахь нь. За. Cat гэж хаад. Татж аваагүй юм. Search exploit заавад хасах M. Search exploit. Хасаад хасах юм. Хасах M. томор M жижигэр. Тэгээ заавал саяныхаа копидснаа тавьчих. Control Shift W. За enter. За одоо катаад орчих. Саяныхаа. Одоо зам нэр энэ дээр орсон ба copied to гэдэг нь YouTube-ийн Lemmy-гийн. Одоо ер нь бол шууд 16-гийн
300 гэж биччихээр. Ингээд үү? Тий. Зүгээр шууд биччихээр. 16-гийн 300. Тайпа дараад. За над дээр чинь грэплж байгаа тарах уу дээшээ мор ичхээр нэг ингээд ийм авж байгаа морлд нь штэ. Ингэхгүй л. Наа биш наа чинь биш. Шууд 16 гэж биччих. 16-гийн 300 шууд Ctrl W. За enter. Наад дээр чи CV хийдэг гэж байна. Бичсэн байна уу? Enter дараад үзтээ. 2007-гийн энд шүү дээ. Энэ бичсэн шүү дээ. CV-гийн 2007-гийн 24-47 гэж. Ctrl Shift W. За одоо очиж үзтээ. За enter. Уртлынхаа юу гэнэ? Delete шүү дээ. Ctrl. За enter. За болсон. За одоо Windows ээж төгжөөтэйсэн шүү дээ. CV-ийн дугаарыг шууд тавьсан байхлаа гайхал шүү. За окей. Одоо task 6 руу орлоо. Task 6 дээр болохоор саяны CV-г ашиглаад халлах хийнэ гэж байна л да. Тэгээд ямар юзерээр юу байсан бэ гэж байна. Shell авсан бэ гэж байна ер нь бол. Тэгэхээр хойлоо буцаж очих нэ. За. За ямар юзер байна гэдгийг хойлоо арна гэсэн. Саяны юугаараа халтна гэсэн үг. За наач одоо ингэсэж байгаа орно. Тэнгүүд нь биччихнэ. За окей над дээр авчих. Хойлоо энийг томруулчих дөө Ctrl Shift X дарчихаар. Shift X. За тэгээ Ctrl Shift томруулт. Тэгээ Ctrl L дарчих. Shift L шүү. Хадраад л. За enter. За тэнгүүд энэ дээр гарч ирж штэ. Одоо ингэтлээр чи яадаг вүлээ? Энэ дээр чинь болохоор rank-аараа excellent гэж гарч ирж байгаа маань disclosure date нь 2007. Тэгэхээр тэрийг ашиглахын тулд номер нь 0 гэж штэ. Use 0 гэж штэ. Use ашиглана гэсэн үг штэ. Энэ дээр заавар нь бичсэн юм штэ. Info 0 эсвэл use 0 гэдэг. Use 0 гэдэг ч юм байна. Use заавал 0. Enter. За. Одоо яхалаа. Options гэж бичсэн штэ. За одоо над дээр юу тохируулна гэж байна. Тохиргооно. Одоо энэ дэр жишээлбэл одоо манай юу үзэж байгаа хүмүүс ивэл required гэдэг хэсэг байгаа шүү дээ. Энэ дээр доор нь ингээ no гэж байвал уртлыг нь заавал тохируулаад авах шаардлага байхгүй болчих жоох байхгүй. Параметрыг нь. Yes гэсэн мэвэл уртал нь одоо жишээлбэл хоосон байгаа. Одоо жишээлбэл хоёул ингээ энэ дээр энэ хоосон байгаа yes гэсэн. Энэ дээр энийг тохируулж өгөх хэрэгтэй байхгүй. Энийг дөнгөд яах нь бичээд set гэж биччихнэ урталт нь. Set гэж биччихээр. Хамар ч юм уу? Үгүй хамаагүй. Том жижигэрөө савг. Set. Тэгээд над hosts гэдэг өччих. Hosts. За яваад hosts яваад за хаяг авчиж. Ямар юу гэсэн хаягтай байлаа? Тэрний нөгөө нэг хоёлынгийн хаяг нь 10. За очиж. За. За хаягийн хувьд энэ шүү дээ. Энийг ер нь бол нэг лист болгоо хадгалчвал зүгээр юм да. За буцаад очиж. За. Хоёр зүвтэй. За окей болцсон. За одоо тэнгууд L host-о тохируулъя яалаа. L host нь юу лээ? L host чиний дотоод хаягч нь TUN 0-тай хаягчтай. Ctrl Shift X буцаад очиж. За тэгээ Ctrl Shift O. Ctrl Shift O. Амар олон юм хослууд мэдчих. If config тэгээд тун 0 шүү дээ. TUN 0. За тэр iNet гэдэг яартлаа хаяг байгаа шүү дээ. За энэ хаягаа аваад тавьчих. Энэ бол тэр хоёлын. Наа дээр зүгээр хоёр товчцоод л авчихсан гэсэн. За наа дээр. За яваад тавлаа. За enter. За options. Одоо нөгөө юмнууд нь тохирсон байна уу, яасан байна гэдгийг хоёлоо одоо эхнээс нь харъя. За автоматар болсон байна. За портын дугаарыг хоёлоо хийд гэж хүү. За энийг үр явуучих юм уу? За тэгвэл run гэдээ арч. Ажиллуулсан гэсэн үг тийм. Run.
За энэ чинь нөгөө талд нь юм заавал байх шаардлагатай юм шиг. За буцаад хоёул нөгөө нэг тайлбар руу очижээ. Аагүй шууд command shell маань ажиллачлаа. Тэгэхээр энэ нэмзэг байдал маань бол байна гэсэн үг те. Тэгээд shell session opened гэж байна. За ажилтсан гэж үзээд хоёлаа зүгээр ID гэд бичээд үзээд дээр. Root шүү дээ. За окей. Root-ээр орсон юм чи хоёлаа яах вэ гэхээр bash байгаа юм болов? Which гэд биччихээр. Which. Which. Шалгам гэдэг ч гэж. Which bash. За байна те. За тэгвэл bash за яваад хасгая гэж чиж. Хоёлаа зүг нэг энгийн шил рүү шилжих гээд байгаа гэсэн. Орчлоо те. Lame гэдэг юу root-ээр орчтой гэсэн үг байхгүй. Одоо дүнгууд хоёлоо. Одоо энэ чинээс явах лээ. CD за яваад /home гэд фолдер руу шилжиж те. За айлс. За энэ дээр одоо тэгээд энэ чинь мэдчихэж байгаа шүү те. Аль user дотор нь эхлээ user зэг текстийг олох хэрэгтэй шүү дээ хоёлаа. За окей. Хаана нэг одоо CD ls ашиглаж байгаа даа шүү. За энд алах те. За буцаад гарчээ. За CD зэг гэдэг нь болохоор өмнөх боловсруулга буцаж байгаа шүү guys. Үнээр хийж ээж. Одоо Mackeys гэж саам байна те. Тэгэхээр энэчнээс харж байгаад ер нь бол хамгийн regular user байх боломжтойг нь хоёулаа ер нь бол орлох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр дотор нь user зэг текст байна. За user зэг текст. За энийг катлаад арчтай. User зэг текст. Бар 5-5-аад арчсан болно нөө. Зэг текст. Шууд ажилчтай. За нэг copy-дод user зэг текстийн flag дээр оруулж байгаа. Ер нь бол эхний нөгөө нэг энгийн хэрэглэгчээр нэвтэрсэн байна гэсэн үг байхгүй. Одоо танаа байгууллагад жишээлбэл Linux сервер байлаа гэж бодоход ийм эмзэг байдалтай байвал юу байна гэсэн үг. Халаад өртөх магадлал. Тий оруулсан байна гэсэн үг юм байна те. За окей. Ойлгосоорой. Юу ч root юм байна. Тий, root. Соёлож шууд root user-ээр орсон шүү дээ. Тийм үү? Тий. Яагаад вэ гэхээр нөгөө нэг юу юм байна л да. Би болохоор нөгөө SMB-ийн user нь гэж зүгээр хальт хараадсэн чинь. Наа чи нөгөө өмнө хийцэн болохоор flag-ыг харахгүй байх шиг. Одоо хоёлоо юу ачи? Яана гэж наад чинь net stat за наад матхаа нэг хийгээд явах. Хоёлоо зүгээр одоо root-ээ олчээ. Root нь аль хавц дотор байгаа лээ. Root гэдэг хавц дотор байгаа шүү дээ. За. Яг зөв. Яг зөв. ls. За энэ дотор root байна те. Root text. За ингээд хоёр дахь flag оллоо гэсэн үг те. За окей. За ер нь бол товчондоо хэлэхэд бол нэг иймэрхүү байдлаар бол хийчлээ. Гэхдээ нийтдээ 3 хинт авчуу. Эцнэл толчтой. Тэгээ 3 юм шиг байна. 4 ч юм уу? 5 байна. 5 байна. За 5 хинт авч ийж ер нь бол хийлээ. Гэхдээ хинт аваад хийсэн ч гэсэн эцсийн үндэ хоёлоо зоригтой үрсэн. Гэхдээ гол юм нь чиний хувьд яг энэ машинаас яг юуг шинээр ойлгож авав. Тэр чинь амар гол нь аахгүй. Ерөөсөө алдаж одоо юу гэж trouble shooting хийсэн юмнууд ч гэсэн байгаа шүү дээ. Шинээр ер нь ингээд дээшээгээ явуулаад зөнгөд алийг ер нь шинээр суралцсан. Ойл ингэж байгаа тарчтай. Аль нь ер нь шинэлэг байв. C-гээ хаа. Тэгээд Ruby файлаа compile хийгээ үүсгэсэн. RB өргөдөлтөг Ruby файл гэдэг мэдчихваа. За. Өөр FTP рүү тэгж ер нь орж ирсэн өмнө anonymous user-ээр орж ирсэн баг. Тэр нь сайн нэлээд мартсан л. Тэгээ бас нөгөө нэг юугаа өмнө нь хийж исэн ч гэсэн жоохон мартсан байх шиг байна те. Одоо SMB client-аар нэвтэрнэ. SMB map-аас өмнө ашиглаж үзчихсэн те. Тэрүүгээрээ нөгөө эрхийн төвшнийг нь хараад temp гэдэг фолдер нь болохоор read write хэрэгтэйсэн гэдэг нэр нь л харсан шүү дээ. Дараа нь. За окей. Тэгээд дараа нь MSF console ашиглаад exploit тэгээ энийг бол үүсэн өмнө зөндөө хийжсэн. Тэгээд бас тэрийг дахин сэргээн санах маягаар ер нь л хийсэн байна. Тэгэхээр энэ машин маань ерөнхийдөө бол beginner friendly. Ингээд дөнгөж яг эхэлж байгаа хүмүүс бол энийг дагаад хийгээд үзээрэй гэж хүсмээр байна. Хоёрын хувьд бол VIP эрхийг нь бол аваад яг retired машиныг нь бол хийсэн байгаа тийм. Тэгээд VIP-г нь аваад нэг жил жингээ ч юм уу нухчихд бол амар nice гэдэг. Тэгээд нөгөө хүмүүс ер нь шинээр challenge-ууд эхлүүлдэг шүү дээ. Нөгөө энэ hack the box дээр чинь бараг л одоо миний мэдхийн 300-400 машин бол байгаах яг retired болсонтойгоо нийлээд. Тэгээд тэр машинуудыг яг энэ жилдээгээд өдөрт нэг машин гээд амархан машин ч гэсэн хамаагүй хийгээд тэмдэглэлтлүүд явуул амар үр дүнтэй ах. Зөв миний хувьд бол чиний үзгээс ер нь яавал
зүгээр гэж боддог байж. Одоо нөгөө нэг энэ талаас машин тодорхой хэмжээнд хийж үзчихсэн шүү дээ нэг хэсэг. Тийм энэ үед яг яа сурах арга барил нь чиний хувьд яг яаж зохицчихсэн бэ? Миний хувьд бол одоо жишээлбэл шууд write up уншихаас илүү халлах хийгээд олон талаар тестлээд тэгээ бүр ингээ failed ч юм уу тэгсний дараа ер нь баг write up сурдаггүй. Өөр жоохон сурааддаг. Би бол write up уншдаг байсан. Тийм уншиж ер нь сурдаг. Сурвал чамд илүү дөхөн байдаг гэсэн үг. Би бол write up уншдаг. Тэгэхгүй бол одоо зарим юмудаа мартчихсан. Би map гэлээ ганцхан л юмаа санаад. Бусад опшнуудын Тэгээ гол нь өөр нэг шинэлэг нэг зүйл байгаа даа штэ. Тэмдэглэл хөтлөх гэдэг. Тийм юун дээр хөтлөдөг гэсэн байж. Би хуучин гитбук дээр хөтэлдэг байсан. Тэгээ гитбукны 1.5 сул тал нь болохоор заавал браузероор орох шаардлагатай. Тэгээд мобайл дэмждэггүй, аппликейшн байхгүй. Одоо сүүл Notion дээр их тэмдэглэж байгаа. Notion бол free. Мобайл дэмжин, веб дэмжин, офлайн горимдоос ашиглаж болно. Айгуу давуу талтай санагцсан. Тэгээд өөрөө гоё гоё юм билээ. Надад бол амар таалагдсан. Фичер нь ер нь бол амар. Тэгвэл санагдаад байна шүү дээ. Customization хийж болно. Кодчтой хүмүүс ч гэсэн зүгээр юм билээ. Тий. Окей. За окей. Ер нь бол нэг дүгнэлт хэлэлний иймэрхүү. Тэгээд сурж авсан зүйлүүд бас Notion дээр файл шеэрлж болдог. Тий. Би бас файл шеэрлж бас болдог тий. За окей. Ямар ч нэг 5 удаа яд шийдгүүлсэн ч гэсэн ямар ч хэсэг эцсийн дүндээ бол зоригтой үрсэн гэдэг чинь амар nice шүү дээ. Ингээ флага олоод нөгөө серверээ эзэлж авсан байна гэдэг нь бол nice. Тэгээд энэ жишээлбэл би бас энэ леймиг ер нь бол бүр дээр үд хийчээд мартсан байгаа байхгүй юу. Тэгмээд CV-гийн 2007 онд гарч ирсэн энэ CV. Хэдэн жилийн өмнө хийжсэн бэ? Тийм. Одоо 2020 онд хийжсэн баха. 5 жилийн өмнө болоо. Одоо 6 жилийн өмнө гэсэн үг юм байна л да. 6 жилийн өмнө хийжсэн. Тэгэхээр тэр эмзэгэлүүдээ зарим нь мартчихдаг байхгүй юу? Зарим нь одоо тестэлжсэн тэр үед хийчихээл те. Тэгмүү тэрэн дээр ч нөгөө Notion ч юм уу тэмдэглэл амар хэрэгтэй байгаа гэсэн. За окей. Үзэгчтэй ер нь хэлэх юм байна эсвэл. Тэмдэглэл сайн хөтлөөрөө хүн ямар ч ухаантай байсан мартдаг юм бэ нэлээ. Тий. Ер нь амар олон биш ихлэр чинь мартан те. Тэгээд өөрийн гэсэн миний нэг бас нэг өх тип байгаа байхгүй юу? Өөрийн гэсэн нэг юм чит шиттэй болмоор байгаа байхгүй. Шууд хайхад ингээд олддог. Тэгэхгүй хүм болгон чинь тэр урт мөр юм санахгүй шүү дээ те. Өөр даавар байдлаар л юунаас хадгалах юм. Би бас тийж чадгүй мапс төрөөд. Тэгжээл тэгээс ордын дөө тий. Өөрөө чадахгүй ч бас тийм зөвлөгөө өгч байгаа муухай. Жишээлбэл одоо ингээ за security-ийн юм дээр ингэ юм шиг сүлжээний тохиолдол дээр ер нь тэг зэмлэх шаардлага байдаг уу ер нь? Би заавал цээжлэх шаардлага гардаг. Тэгэхээр цээжлэхийг ер нь бол одоо хичээж байгаа. Хичээж байгаа. Одоо port security юм уу гээл тий. Бичиглэлс байгаад тий. Лавлаар мартчаад идэв юм бас. Би ер нь тэгтэр тэмдэглэсэн л гэдэг. Тэгээд тэмдэглэсэн юмнаас харчихлаа тэгэл байн хараад тахлаа сүүл рүү баг. Тий. Саачдаг тий. Тэгээд байн тавтаж хийгээд гартаа оруулаад тий ер нь цээжлэхийг л хичээдэг тий. За сүүлчийн нэг асуултаа заяа. Одоо ингээд хоёулаа чи ингээд ажил дээр гарсан байгаа шүү дээ. Дөнгөж ингээд сургуульд ингээд орцсон байгаа заяа. Яг одоо холбоо ч юм уу, мойс ч юм уу заяа. Эсвэл хүмүүнлэг одоо Улаанбаатар их сургууль мэдгүй. Ингээд зөндөө сургууль байгаа шүү дээ. Аль нэг нь орцсон байгаа. Тэгвэл тэр хүүхэд одоо ингээд сурах арга барилаа олохгүй байна гэвэл одоо сүлжээгээр сууч. Тэгвэл яг юу зөвлөх вэ? Ер нь яаж явуул зүгээр? Ямар их заасаа. Товчтол гэсэн үг шүү дээ. Одоо чи ингээд ихчийн зүгээс за нэг иймэрхүү юм жоохон сурчвал зүгээр өгдөө шүү ч юм уу. YouTube-ээр сайн бичлэг үзэрэй л гэж л. YouTube бол үнэхээр үнгүү тэгээд бас source сайтай. Тэгээд 4-5 жилийн өмнөх байсан ч хамаагүй сүлжээний ойлголт ерөөсөө аюулгүй байдлын ойлголтыг бодвол ер нь бол нэг сүртэй өөрчлөлт гардаггүй. Тэгээд ер нь бол мэдээж 4-5 жилийн өмнө гэдэг чинь мэдээж ойлголтын маань суур сүртэй өөрчлөлтөд шалаагүй л байдаг юм. За окей. Сайн үзэж явах хэрэгтэй. YouTube сайн үзээрэй тэ. Тэгээд ер нь тооштой агаарай л гэчлээ да тэ. Өөр хэлэхтэй. Би бас хичээнэ. Хоёул бүр амар хэцүү машин байвал баг 3 цаг болох юм ээ. Өөр ингээд step by step явах л чаа. Би сайжирна. За. За окей. Тэгээд өнөөдрийн бичлэгийг дуусгая. За ямар ч сан тэр Батан 5 удаа л дарлаа те. Дараагүй. Дараагаас өмнө л эзээр байгаасаа таарлаа те. За окей. За
бүгдээр дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд дараагийн бичлэгээр яг ямар бичлэг орохын сайн мэдэлж мэдгүй байна. Тэгээд бүгдээр дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай guys. Bye. Bye.